Хаашаа орох. Энэ нэг хөлгнийх нь хорлоо. Тусгай ширэл зардаг те. Эш оротгоо. Өөр хөл сахиулагч шүү дээ хаашаа. Энд хууль ус хурал болоод байна. Тусгай зөвшөөрөл зарж байна. Хүчингүй хурал болж байна гинэ. 2-3 залуучууд дуудчихлаа да зөрүүлээд. Цагдаа дууд. За манайхаа барилгын салбарын бас нэг бузар энд болж байна. За яадгүй. Бэж нүдэслээ авт. Цагдаа дуудаа чи. Энд тусгай зөвшөөрөл зарж чинь барилгын салбарын хөлхний үнэн үстэй. За энд ийм болж байгаа байна. Монголд ингээ барилгын салбар дампуурсан. Батамгалын гэж нэг дураа хэрэг бас дампууруулсан заа юу. Барилгын хөгжлийн төв дээр нь инженер биш трактор компани механик хүн очоод тэнд дампууруулж байна. За би та бүхэнд өвөл харсан. Барилгын ерөнхий инженер зөвлөх хэлний инженерийн шалгалтыг баруун дөрвөн зам дээр амбар дотор авгаа нөхөр хоёр зараа сууж ирсэн. Яг тэрэн шиг одоо энд барилга барьдаг компани тусгай зөвшөөрлийг барилгын ассоциацийн төрийн бус холбоо зараа сууж энэ дотор энэ хараа. Тэгээ барилгын эдийн компаниудаас татвар авдаг мөн үү? Тэгээ хурал хийгээд тэр зардаг хулгай чинь зайлуулсан чинь худлаа шаагаад ажиллаа өгөхгүй. Тэ? Нэг хүн энд явж байна те. Бодлооны гарууд. Яасан гинэ? Сайн байна. Ямар асуудал яриад байна? Энэ барилгын хөгжлийн төв дээр гоо энэ барилгын тусгай зөвшөөрлийн барилгын ассоциац зардаг болчихсон юм уу? Барилгын ассоциац тусгай зөвшөөрөл олгодог болчихсон юм уу? Уг нь яам олгодог үстэй? Тэрийн төрийн ус байгууллага, төрийн зарим шүүгүүр За барилгын ассоциац байгуулагдсанаас шишнээ тусгай зөвшөөрөл зарчваа. Өмнө нь шалгаруулаад одоо тоног төхөөрөмжтэй байдаг, кара марантай байдаг гэд олон шаардлага байсан. Одоо бол зүгээр ингэж байна. Тэн дотор Инкватор гэдэг нэг хулгайц зардаг шүүгээр яд авцсан. Инкватор гэдэг нь гүйцэтгэх захирал юм байна шүү дээ, тэ? Огцорсон юм байна гин. 23 он шүүгээр яд авцсан хулгайч гэж байна. Яалтан төрийн үндсээс зараа сууж байна. Мэдээллийг ярих гэж байгаа. Эдгээр над хэлсэн баримт нь байна. Намайг ирээд лайвд өгдөг мөнх эрдэнэ дахиад нэг барилгын салбарын бузар байна гэдэг над бичээд өгсөн энэ хараа. Яа тийм үү. Та нарын баримт нотлоготой энэ байна. Энэ байна. За орой тэр Инкватор гэдэг бузараас нь яриа авчих гарыг. За юундаа хайгаад нуугаад байгаа. Инкваторын дуудчих. 23 он чүүгээр яас авсан нөхдүүд найз охтуудтайгаа суудсан ингээл барилгын тусгай зөвшөөрөл зараа сууж байна. Хөөш өнөөдөр энэ хараа. За над руу энэ сонгон хайрхан дүүргээс нэг эмэгтэй холбогдсон. Яасан гэсэн нөхөр нь барилга дээр ажиллаж байсан. Барилгын дээрээс төмөр унаад ууц нуруугаа хугадаад ингээ гівтэрт байгаа. Одоо түрээсийн гашаанд амьдарч байгаа гэж байна. Би хагас өдөр би 5 өдөр хичээлгүй учраас 5 дахь юм хагасанд очиж лайвж өгнө гэд хэлсэн байгаа. Яг тэгвэл стандарт норм алдагдсан. Гудмаар явж байхад барилгын дээрээс төмөр унан машин цөмөлөд хүн алж ис хэрэг гарсан. Тэрийг эдгээр стандарт нормыг мөрдүүлдэг гинэ. Ямар ч барилгын стандарт норм алдагдаж хулгины болсон, хулгины материал зардаг болсон. Тэр эко ням даваагаад хулгайчуд эко констракшн би марш 5-нд байр авч ирсэн, усанд орж ирсэн, дүүсэн цөмөрсөн шүү дээ. Огт нь гарч ирсэн шүү дээ. Хулгины ээлжи гэдэг цонх солонгосын цонхыг хужаад хийлгэжээр шахацсан байсан шүү дээ. Энэ мэтлэн Монголын барилгын салбар дампуурж олон хүмүүсийг одоо өнөөдөр ямар ч чадамжгүй компани тусгай зөвшөөрөл өгөөд нөгөөдөл нэг хулгины газар болоод байшин барьж ийн гэж иргэдээс асар их хэмжээний өрчлөгөө аваад дампууруулж байгаа өчнөө хүмүүс шороо оронд орж байгаа шүү дээ. Барилгын компани захирал тэдний зөвшөөрлийг энд олгодог болсон. Дампуурцсан. Монгол дампуураагүй салбар алга. Нэрэ шүү. Чи ороод надаас нэг 2 үг сольж байгаараа иргэний хувьд ахын дөө. Зүгээр иргэний хувьд ахын нэг 2 үг сольж байгаараа. Чи нэмээд юу алдаа амраа нэг 10 цаад дуудчихгүйсэн. Цагтаа дуудач. Одоо шинээр ингээд энэ бузар барилгын тусгай зөвшөөрөл зардаг юм ин одоо эдгээр маань ингээд хуралдаад болиулсан чинь тамгаа өгөх зүгтаагаад 2 хурал шааж ийн гэж чинь 2 газар. Одоо Батамгалан гээд барилгын тоо мэдхгүй балаа мангар утсаа барилгын саад болохоор барилга дампуурахгүй яах юм. Барилгын хөгжлийн төв дээр трактор компани механик даргаар тавихаар дампуурахгүй яах юм. Одоо барилгын ассоциацид барилга барьдаг тусгай зөвшөөрлийг энд хэдэн хүн олгосон шааж байна. Хурлаа хийгээд. Ой, Монгол дампуургүйг салбар алга дампуурчлаа ой. Тэгээ энд Инкватор гэдэг хулгайч байдаг гинэ. 23 он чүүгээр залливын хэрэгээр яаж явж исэн заллуу хулгайч энэ ч мөнгө шагаа сууж идэг. Тэгээ тусгай зөвшөөрөлд олгодог
Гол хүмүүсийн ажлаас чөлөөлөл өөрсдийнхөө найз охтуудыг тавиад бөөр бүх садарлаад байж идэг, садар байдаг гэж шин. Ахын дөө. Алайхан нэг гэж ороод би нэг хальт харуулж байгаарэ. Чи хий юм бэ? Миний ихэд талдах байхгүй. Чи миний надад зүтгэж байгаа юм чи. Намайг оруулаад хали. Чи усуудах гэж яах гэдэг юм бэ? Чи миний уцыг нааш хараад. Чи ус дээр булаа гэж энэ. Хөш. Залуучууд барилга дээр очиж ажиллая. Худлаа гуцаад энд хамгаалтыг төрөө хараа. Яг ус булаах гэж хараа. Чи ус булаах гинтрийн шийдтэй үйлчлээсэй. Наашаар. Үүдэн дээр энэ мулгаас нар авчраад тавьчихсан юу вэ? Бас усундаа мундаа тавьчихсан. Өөр хэдэн барилгын компаниудаас бас нэг зүв зүйтэй явдаг барилгын компаниудаас татвар аваад жүжээ шаагаад идэх гэж шүү дээ. Үнэн шүү дээ. Чи хамраа юу байлаа? Болохгүй нэг 10 залуу дуудаад тал та дуудалтаа. Шкаф шиг 10 залуу авчраад түрээд орооч. Энд байна шүү дээ. Та нарын хурдтаа зүрд ороос алдцаа сулгаас нэртэй. Орооцоо шийс ороод алдцаач. Тусгай зөвшөөрөл зараад наач үгүй амтаа алж чадаад байна хөөе. Сонгоо харихын дүүрэгт нэг залуу зайлуул ууцаа оглуулсан гэвтчихсэн. Нөгөө компани яадгүй ягаад гэвэл эдний хөлхний тухай зөвлөлөөр барилга орж байгаа нэртэй дампуур усан салбар байгаа шүү дээ. Тийм биш. Орооч. Та нар хамгаалт хийх хэрэг хүнлэх байх энэ хаардар. Аавдар. Монголын барилгын тусгай зөвлөлийг зарж яах энэ аавдар. Чамд хамгаалах хэрэг их байхгүй шүү ахын дөө. Чи энд ингэж хамгаалагч хийж байхаар уг нь нуруу туруутай бас нэг хэдүү. Заагаад жөөж. Энэ нэг метр 80 юм шиг байна өө. Метр 80 энэ чинь ингээд хамгаалагч шаацсан. Тий. Ахын дөө ажил хий. Залуучуудыг буруу юм дээр битгий ингэж дурхраа да. Би нэг хоёр хүн ороод төвөө. Ахын дөө наашаараа. Чи бузруудад хамгаалтан зогсож байгаа ажил хий хөөе. Ажил наашаар. Өнөөр метр 80. Энээр 1 2 метр 80 өндөртөө бацаа энэ чи хамгаалагч шаацсан. Чи барилга дээр ажиллая, зам дээр ажиллая болохгүй хөдөө гарч мал. Худлаа гуцаж хулгайчуудын үүдэнд ингээд тороод хий зогсож байгаа. Өнөөдөр баруун дөрвөн зам дээр авгаа нөхөр хоёр амбарт зөвлөгч дээр ерөнхийч дээр шалгад аваа сууж исэн бол нэг хөлхний төрөө бас холбоо барилгын тусгай зөвшөөрөл зараа сууж ийн энд. Экватор гээд гүс захирал гэсэн амраа. Тэ? За энэ амраа гээд бас барилга барьдаг хүн байгаа. Надад энэ бузар булааг мөнх эрдэнэ ирээд харуулаад өгөөч гэсэн. Чи над мик гаргаад дөр өгшөө. Ямар бузар булааг үүдэх болоод байгаа өгшөө. Адин над мик гаргаад өгөө. Нөгөө жижиг арцтай юм. Энэ. Нөгөө. Гэхдээ над хаман дээр оройт. Тэгээ сайхан яар юу болсон талаа. Тэгээ ингээ бас нэг зөв яг давтараа төлдөг ингээд барилгын компаниуд нь нийлээд энийг аваа яваа гэхэр зэрэг хэдэн хулгайч нар ингээ чи яах ч гэглээ бузрын яриад байсан те. Наадах одоо яар. Одоо готын ямар ажил юу шаах чаа гэлээ. Аман дээр тавьж байгаа. За би бол барилгын үндэсний ассоциацийн гишүүн 2025 оны 6 сард сонгогдсон удирдах зүйлийн гишүүн юм байгаа юм. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Баяр сайхан за бусад ерөнхийлөгч нар гэж нэрлэгдсэн этгээдүүд за гүйцэтгэгч захирлаас үл томилогдсон инкватор нарын хүмүүс энэ үндэсний ассоциацийг бол ховдоо ашиглаж магадгүй авилгалын шугамар ямар юм ч явагдаж байгааг нь мэдгэдгээ байсан шалгуулдаггүй яамтаа өгсөн хувилдаад ингэж байж байгаа. Тэгээ өнөөдөр болтол хамгаа уу. Яам нэгээс батамглан гэдэг баатаа байдаг байгаа тийм ээ. Ингээд зүгтаачихсан. Одоо энэ чинь ингээд удирдах зүйлийн гишүүн юм уу? Эсвэл юу нэ ассоциацийн гишүүн хоролдоо орж чаддаггүй тийм ээ. Ажиглагч хийя, сонирхё, нийлттэй байгаа ч гэсэн ингээд сайхан хамгаалагч залуучууд тавьдсан. Эдгээр янз бүрийн компани ч биш зүгээр хов хүмүүсийн хамгаалалт авсан. Та нар иймэрхүү байлтаа болоод ирэхтэй. Тэгээ барилгасуулж байгаа оролтоо. Бузар булаа явны төлөө адил ийм байна. Энийг бол одоо манай барилга хотын яамын үндэсний ассоциацийн тусгай зөвшөөрөл олгодог эрх мэдхийн ер нь бол наривчилж авч үзэх хэрэгтэй юм байна. Энэ шалгалт оруулаач. Одоо яамын хийцүүн газар оруулаач байгаа мэрэгчлэнтэй. Тэр коллеж суулгачд өөрсдөө тусгай зөвшөөрлөөр ягтлаа шалгаад ном журмын дагуу болгоод тэднэрт одоо дарсан байвал тэднийг аавдаг гэж шалгах хэрэгтэй байхгүй юу? Төрөв солбоод өгчөөд эдгээр нь одоо даам гараа шаардсан шүү дээ. Үүнээр одоо энэ яамнаас нь ассоциац шалгалт болсон гэлээ. Оо мэдгүй нэг 1500 орчим компаниас одоо бараг 7000 болж байгаа. 3-4 зардсан. Тэгээд 5000 компани яах вэ гэвэл зүгээр захиалга аваад иргэдэг залхиад байж. Ямар ч хариуцлага байхгүй. Одоо нөгөө хэлэхэд фэйсбүүкээр зар мараар барилгын тусгай зөвшөөрөл зар марна гэж зар битүүл байгаа шүү дээ. Бүгдээрээ мэдчихсэн. Өөрөө үдсэн зүйлгүй.
Тэгээ энэ шаардлагын тавихлаар одоо ингээ хуралдаа оруулдаггүй ингээ хаачихсан. За юм байна. Одоо халтад орооч. Зуралт одоо би араас ч орё. Энэ хоёрыг зүгээр л татаад чирэж шууд шагаад ор. Татаад ороо хоёул орё за. Энэ доктор танаа хүмүүс байгаа үстэй нөгөө аль биснэ. Тэд нар гаргаад. Үгүй энэ хүн хуралдаа орё гэж нь орооч. Ороодгоо би хөөш. Миний нэр бидний өглөө өмнө болчихсон юм уу? Мэдхгүй. Мэдхгүй л мэдхгүй. Хамгийн харамт юм бол бид нар мэдхгүй. Татаад орооч. Юм яагаад миний одоо Татаад ор. Аль биш юм оруулаад тий. Аль ахын дөө. Энэ араа энэ жоох. Залуучуудыг битгий юм. Ахын дөө юу гэдэг энийг одоо танаас. Энэ бас хамгаалагч. За та хэн гэдэг хамгаалагч юу гэдэг вэ? Хөөе. Барилгын тусгай зүйл ингэж зарахгүй хөөе. Энэ дотор тусгай зүйл зараад байна утгачууд хөөе. Хойш өвж. Хойш өвж. Бас амраа ор. Аль. Татаад ор. Хүчээр ор. Чи нааш. Энэ араа. Хүчээр 2-3 цаг дуудаач тийм бизнестай барилцуулах юм болоо шүү дээ. Энэ араа. Ахад чи яах гэдэг. Чи яг юу вэ? Чийс над турж болохгүй ахын дөө. Өөр танилцуул. Яа. Биш тусгай зүсээр зараад тэмдэргийн шишнээ үлдээгээд байна. Та нарын хулгайчуд хамгаалж байгаагаар очиж хойш. Эмэгтэйчүүд өгдөг хамгаалзаа. эдгээр Хамтрагчт нь. Та нар гинтэргийн хамууд болж шүү хөөе. Хамууд гэж юу гэж хэлдэг? Хамтарч хулгай хийсэн хууль бус судалгаа сайн хулгайчиг хамууд гэдэг. Ахын дэ чи гинтэргийн хамд болж шүү. Жонгол ч тэ амраа чирээ татаад гаргаа шүү. Цагдаа дуудсан уу? одоо энэ эдгээр байцаалт харцалт үзүүлэх юм байгаа. Хөөе! Тусгай зүр зарга болооч ой. Хөөе! Экваторгод нэг заяагүй удгаа чи гараад ир яриа өгөх яриа авъя. Экватора 23 онд ял авсан гэж үнэн биз дээ шүү. 23 онд одоо энэ өөрөөр гаргуул ийм Монголоор дээрс гаргуулаад 23 онд шүүхээр ял авсан залингийн эргээр ял авсан ялтан барилгын одоо ассоциацийн гүйцэтгэх сэхэрлийг гэж яаж байгаа зүг үү? Энэ араа дампуураагүй салбар алга. Тэгээ найз охтуудтайгаа байгаа гэсэн үнэн үү? Баахан хүүхнүүд ажилд авчихсан. баахан хүн халд Халд сольсон. хүмүүсийг авсан. Энэ сайхан залуучууд ингээл хамгаалагч чигээ шааж. Та нар дөөр хийг ажиллаагүй хулгайчууд та нар бүгд гэмтэргийн шишнээ үл хийж шүү. Хамууд болж шүү наадуулаа та нар хамжигч нар хам гэдэг үг чи хамтарч хулгай хийдэг гэмтэргийн шишнээ хулгайч тэгэлдээ. Хөөе. Хөлхний удаа жүжиг шаагаад байгаа. Одоо Монгол таасаагүй хурал. Одоо Эрдэнэс Монгол дээр одоо хурал шааж ийн гинэ. Тэгээ барилгын яам дээр өдөөсөө танд нэм дахиад хурал. Барилгын яам дээр хурал, уулуурхай яам хурал, баахан хурал. Тэ. Өнөөдөр дампуураагүй салбар байхгүй. Дамднямаа талчих дурака чи тэр Эрдэнэс Монголыг татан буулгах бити. Худлаа хурал гэж жүжиг шаагаад та. Барилгын сайд Батамглаа. Чи бол мөнгө утдаг заяагүй бузрын өөр байна. Батамглан барилгын салбар сайд уснаас хойш Монголд барилгын салбар өөдөлсөнгүй. Барилгын ассоциац нь 2-3 хуваагдсан. Дампуураагүй салбар алга. Барилгын тусгай зөвшөөрлийг зардаг болж байна. Бизнес удаа цэцгэлүүлж байна. Нэртэйгээр нард өдөр тавьж зараач дураагүй да. Нэр үнэхээр бузрын юм алга. Яг чи намайг яг гэсэн гэсэн асуулаа. Миний ирэхгүй хөрөв. Шаханд чи яаж вэ? Энэ хараа. Өө шинэ доктор хулгайчуд хулгай гэдэг нахын дөө. Хулгай гэдэг. Өчиг би ийш орохгоор чи миний саад болоод байна. Миний замд саад болж байгаа учраас би самд бичдэг гэж байна. Миний самд чи саад болж энийг авдаг. Чи миний замд саад болж байна. Саад болохгүй бол чи далдуурч би чамайг тоож бичихгүй хөөе. Саад болгочоо хөөе. Ахын дөө. Чи саад болоод байна холд. Өвгөө. Өгшөө. Холд. Наад гисүүдтэй нээлттэй хийгээч. Өдөр зүйлээ хурал гэж байгаа дөөрөө энэ нээлттэй хийгээч. Уулзаад ч эн чинь өөрөө хүн хөөш. Би наад нэг дөөрөө экватор гэж тусгай шүрл. Экватор гарчихаач. Татаж барилдад орооч загвараад ор. Оо ий төрөнг юм уу? Яг яац. Эвдсэн юм уу? Дөрлийн хулгайч нар чигэнд дуулах нь үдчих шүү дээ. Хаалгыг тогсчиж ордог үстэй хин дөө. За үсэн гацны хурал тусгай шүрл зарж чинь зөө. Тэ. Яасан байна? Хүчи над усвал хөөе. Ус болоо. Чи хошооч. Чи цаашаа байж. За наашир энэ ч нэг хүн гараад ирлээ. Амраа хай.
За сайн байна уу? Сайн байна. Ийшээ чи ороод Инкватор гэдэг нэг бодлооны хөрөнгө байдаг гинэ. Гүйцэх захирал ингээд тусгай зөвшөөрлийг зардаг гинэ. Огцорсон гинэ. Тусгай зөвшөөрөл зарахаас сууж ин гинэ. Ороод нэг хоёр асуулт суучаад дарья. 23 он шүүгээр ял авсан гинэ. Үнэн үү? Асууя л да. Тэгээд эдгээр хөргийн маань ингээд барилгын салбар дампуурчаад байна. Чи сүүлийн үед барилгын хөгжлийн төв тийм ээ? Ийм тиймээ газраар яваад байгаа. Энд бас дээр одоо барилгын ерөнхий инженерийн шалгалтыг Афган нөхөр хоёр ампарт авах суужсныг би бас харуулсан. Тэгсэн чинь өнөөдөр сүүлийн үед хөлгөний барилгын компаниудын тусгай зөвшөөрлийг асас олдуулсан юм. Мөн хэвтэ чи надад мэдэн тийм ээ. Мэдэн. Би ерөнхийлөгчээр ажиллаж байгаа. Одоо энд ажил тий. Ажиллаж байгаа хугацаанд гоо би 50 ярьж байна. Ажиллаж байгаа хугацаанд би хизээч одоо янз бүрийн хулгай хийх, авилгал авах ийм имийг гаргуулахгүй төлөө. та нар ягаад хоорондоо хоёр агуулгад талалцаад байгаа. Та хэдэн жил хийсэн хугацаа чинь дууссан юм уу? Би ч одоо 4 дахь жилдээ ажиллаж байна шүү дээ. Та ч 8 10 жил ажилласан юм шүү. Тэгэхээр мөн хөртнөө одоо чи надад мэддэг болвол авилгал авдаг ийм ажлыг хийх. Одоо Инкватор чи шүүгээс ял авсан. Тусгай зөвшөөрлийг яам олох хэрэгтэй шүү дээ. Тань чинь засны баяр сайхан. Тий. Засны баяр сайхан. Тий. Мөн биз дээ. Бид нар энийг Өөрөө чи баг насаараа энэ тусгай зөвшөөрөл амраач энд яг ирсэн юм да. Та нар энэ худлаа шаагаад байна. Чуулганд өвчтөд өвчл болсон гэсэн байна. Тий. Та нар одоо хоёр багч байгаа юм шиг. Дараач ухтаалаа. Тамга наваа зүгтаач гэж хэлдэг. Юу чи тас чи. Одоо би гişүүн нөө. Гişүүн юу ч Би гişүүн мөн үү гişүүн. Та нар нээлттэй. чи хаантай их нэр хинт чамаагүй. Хинт чамаагүй. Баш ер нь барилгын тусгай зөвшөөрлийг барилгын яам гэдэг хэдэн манууханууд хүүрээ хийдэг. Тэр хулгайчуудыг төсвийн мөнгөөр салинжуулж байна. Тэр ирүүзээ найдвартай одоо байх ёстой тоо барилгын компани бол өдөөдөр кара маранд янз бүрийн тоног төхөөрөмжтэй байх ёстой. Тавигдах шаардлага байгаа. Тэрийг яам хянжиж олох ёстой шүү дээ. Зүгээр л төрийн бус холбоо олгоод эн чинь 2000 байсны 7000 болгочих. 5000-аар идүүд үтсэн байна. Авраа чи 5000-аар идүүд үтсэн. энд юм хотгож явдгаа болооч. Болооч. Та нар болчихвол би болчих. Энэ байгуулагч харин Ямар Та ч хийсэн бэ? Одоо дараагийн хүмүүстэй зайгаад тавьж өгөө тэгээд эдгээр зөв ажлууд ажиллахгүй татан буудгаач. одоо хонтоо өгмөр байна. Өгөөч. Хамт. Инкватор гэдэг худалдаж үздэг гэж башаа би ороод энэ хоёр яриа авчаа гарчи. Тэр өөрөөс нь үнэн бол үнэн худлаа. Би гаргаж Инкватор үстэй. Гарч. Шавнгаас яг авсан. Оруулчаач нэ оруулаа ярьчих л та. За Монголын барилгын тусгай зөвшөөрлийг барилгын асыг золгоод энэ ч ингээд сууж. Харж гин үү? Яам юугаа хийгээд байгаа бэ ой? Барилгын яам гэдэг тэнд хоос 2-300 мануухан ажиллаж байна. Та нарт энэ иргэд татвар төлж байгаа үстэй. Ажлаа ирдэ гологчгоо да. Зүгээр барилгын одоо тусгай зөвшөөрөл үнд цаасыг зүгээр төрийн бус холбоо зараа суулж явах хэрэгтэй юм уу? Үнэн шүү дээ. байгууллагын хамаагүй зүгээр гэнэ. За 50 ичгүй. Ярьж шүү дээ. Дуулаагүй шүү дээ. Байгууллагын өсөж яасан чи байгууллагын чи байгууллагын часгүй бүгд ажил. Энэ байгууллагын Монгол улсын барилгын тусгай зөвшөөрлийг зарж болдгоо маа. Зараад байна. Бусарлаад байна. Бусарлаад байна. За яг Хөөж юм гээд зүйл нам. Үндсэн хуулийн даасан даваа ахын үст одоо илэрхийлж байна ахын доо. Монголын барилгын салбарыг дампууруулж байна. Олон хүмүүсийг захиалга авч байгаа нэртэй хөдөлмөр хамгаалалт байхгүй олон хүмүүсийг барилга дээрээс унгааж алж байна. Тэгээ алж штэ. Инкватор гэдэг нь тэр ба. Инкватор гараад ирээш. Хааби доор ичээд хүмүүс авч. Гараад зорч гараад. А энэ араа. Одоо банку амар шаач. Банк болтой юм аа. Одоо юу юм бэ? Хөөе. Инкватор гараад ирээ нааш раханд. Тэр залуу юм уу? Амра? Нас. Ярагт. Ингээд нэг хөлхний нэг үсээ гэлсэн зангаа зүсэн жүжигчин бэдканууд 33 жил Монголын салбар болгоныг дампууруулж ирж байна. Дампуураагүй салбар алга, барилгын яам дампуурсан, Батамгалангийн дүүн заллин, доор ажиллаж байгаа харьяа байгууллагууд нь ингээд барилгын хөгжлийн төвөөс авахудаа трактор компани механик дээрээс нь барилгын асаасан тусгай зөвшөөрлөлийн зараа байж чинь аргагүй шүү дээ. Инхээр Монголд яаж барилгын хариуцлагатай салбар хөгжих вэ? Өнөөдөр айлын цонх хааж байшин барьж байгаа. Барилга дээр ажиллаж байгаа хүмүүсийн цалингийн өгөхгүй мөрж байгаа. Хөдөлмөр хамгаалалт аюулгүй ажиллагаа сахиагүйгээс болж олон иргэдийг бэртэж гэмтэж байна. Өнөөдөр сонгоо хайрхан дүүргийн нэг оршин суугч над руу залгасан би 5 өдөр очиж лайвдна. 120 тэр ямар юм блэ? Хош 120 нөгөө юу блэ? Худалдааны төвч. Юу блэ? Ягаа энэ цагаан хаалганы тэнд байдаг чинь. Барилга Мишелийн тэнд байсан барилга дээрээс төмөр унаад барилга дээр ажиллаж байсан хүний ууц нь угдаа ицсэн гэсэн. Олон жил болж гохирд гомдол олгоогүй гэсэн. Энэ ерөөсөө хөдөлмөр хамгаалалт норматив багхгүй. Тэднийг эдгээр мөрдүүлнэ гэж байгуулсан. Аюулгүй байдлыг сахина гэж байгуулсан. Монгол өнөөдөр Солонгос шиг, Япон шиг барилга барьдаг компаниуд байхгүй болсон.
торгуу шааж байгаа. Зүгээр задгаа дээрээс нь дуртай юм унна. Хажуугаар явж байгаа хүмүүсийг алж чадах бэлэн, алуур хядуур болоход гэмтэл бэлэн байгаа. Өнөөдөр цагдаагийн байгууллага хууль сахиулж гэмт хэрэг гаргахаас өрчлөлт хийх ёстой. Тэгвэл эдгээр дээр тавьдаг ёстой шаардлага тавих хэрэгтэй шүү дээ. Барилгынхаа торыг тат. Хөдөлмөр хамгаалалт аюулгүй ажиллагаагаас ах мөн үү? Тийм л байгаа шүү дээ. Тэгээд гараад тэр наадах яад авсангүйг нь асууж явъя. Би бас яарад нь хичээлтэй. Хей. 23 онд яад авсан ялтан гараад үнэн удлаа юу? Худлаа гэдэг. Яа, кармамрэнд гараа шаацсан. Жүжигний гарууд. Насрахын дөө. Насрай. Хей. Жүжигний клипний улгаач тараа. Эдгээр ийм л амар хялбар харгаар амьдрах гэсэн улгаач нар Монголд байгаа цагт Монгол хөгжихгүй. Бүх салбарт давбурцсан. Барилгын хөгжлийн төв нь 2 багтсан. Барилгын ассоциаци. За энэ амар санаа гэдэг хүн бол өөрөө барилгын одоо үндэсний ассоциацийн ерөнхий гишүүн байгаа. Өөрөө барилга барьдаг юм боо. орох гэсэн чинь орох. Манай салбарыг дампууруулчлаа мөнгө хэрдний чи бод байдлыг хадгалаад өгөөч. Чиний барилгын хөгжлийн төвдөр очисон лайв чи үнэ мөн үү? Трактор компани механик өнөөдөр юу болсон сууж байгаа гэж. Тий. Инженер ажлыг хийгээ сууж байгаа. Амбарт авгаа нөхөр хоёр ерөнхий инженер одоо тий зөвлөх инженерийн шалгалтыг аваад сууж байгаа. Тэр шигийн дотор ингээд барилгын туслаач бишрэл зардсан шааж. Яана? Тэгвэл барилгын компани барилгаа барь. Норм тийм тэр яам нь хариуцсан. Гү тийм биз дээ. Тэр тусгай зөвшөөрлийг яамны хийдэ хийх ажилгүй манууханууд нь олго. Авилгад авсан бөгөөд аатэйгээ тэр хулгайч нар диалоггүй шоронд нь явуулна. Зүгээр тусгай зөвшөөрлийг хараа. Солонгост ийм байвал эдгээр бүгд шорон шаа. За бодлоготой. Нэр шүү. Тэ. Зааш төрөмчөрөн дарга цэнгэлээ. Барилгын сайд Батамгалан Дурака. Хоёр Монголын төрөөс зайлаарай. Барилгын хөгжлийн төвдөр трактор компани механик Төв аймгийн ардын намын нэг хулгайчийг томилсон. Одоо хар. Барилгын ассоциацийн байгаа царайг хар. Монгод болж байгаа юм байна уу? Хар. Байхгүй. Өнөөдөр олон хүмүүс энэ ассоциацаас хуурамч жүжигээр нь таар тусгай зөвшөөрөл авч барилга барьж байгаа нэртэй иргэдэг дампууруулж байгаа нь үнэн шүү дээ. Байрны урьдчилгаа захиалга өгөөд олон хүмүүс залилуулсан шүү дээ. Үнэн шүү дээ. Үнэн. Барилга дээр ажиллаад олон залуучууд цалингаа авч чадахгүй байгаа нь үнэн. Барилга дээр хөдөлмөр хамгаалалтын сахиулаг өгөөс олж бэртэж гэмтсэн нь үнэн. Тэгээд барилгын хөдөлгөөний компаниуд хариуцлага хүлээдэг нь бас үнэн. Энэ нь ийм нөхөр болгоод сууж байна. Боддоо. Ерөнхийдөө зандчтраа. Хараа. Зэгцлээч. Зэгцлэх гэж ерөнхийдөө тэгээд байгаа биш үү? Бүх салбар чинь дампуурчод шүү дээ. Одоо хараа. Солонгос киноны сериал дараа нь цааш олцсон. Битгий жүжиглээд дампууртаа салбар чинь Монгол улс дампуурчгаад байна ой жүжигчүүлгаш та. Ой боодуудаа тороодуудаа. Яана. Гошин шог цааш олцсон. За амраа цагтаа дуудаа төр шидэн залуучууд дуудаа дотор ороод бузрын харуулахгүй бол би явъя. Одоо Монгол бүх салбар дампуурцсан. Ирж гин үү? Инкватер гарч ирэхгүй шүү дээ. 23 он шүүгээр ял авсан удаач барилгын ассоциацийн гүйцэтгэх секретарийг сууж шүү дээ. Тэгээ барилгын хэдэн компаниудаас энэ ч гайгүй ажилтдаг барилгын хариуцлагатай компаниудаас татвар аваад тэгэл худлаа шаагаад өөрийнхөө эдний 20 тойрны найз охтуудыг ажилуулаад шааж байгаа нь үнэн шүү дээ дуракууд. Үнэн биз дээ. Найз охтууд ажилд авсан тэгээ та нараас татаас авчаад энд төрөөс мөрөөсөө төлбөр өгөөж сууж байгаа шүү дээ. Ингээд хаалтаа бол тэгээд гişүүдээс хаалттай мап болчихсон. Мап барилгын салбар мап болчихсон. Эдгээр ингээд өгсөж уйлдаж тусгай зөвшөөрөл зардаг үрдэг. Эко нямтаваа гэдэг хулгайчийн дотор байгаа юм. Нямтаваа олон барилга барьж байгаа нэртэй иргэдийг залилсан залилангийн хулгайч штэ. Би мэдэн штэ. Марс 5 тэр чигээр чанаргүй баригдсан. Жохон 2 3 баалын газар хөдлөх шууд ташраар нурна. Би яагаад тэнчэнээс цугтаагаад нүүсэн. Тий. Сэтгэлгүй хулгайч. Хороод 10 дугаар ороод битүү балгас өрсөн. Нэр барилгыг нэр өмнөхөө бузралж байгаа. Ард нь ус төрчд байдаг. Эко нямтаваагаар мегабикулт байдаг. Үнэн шүү дээ. Гаагаар нь газар болгосон. Нэр заяагүй хулгайч нар юм. Яана. Биш яах юм биш. Цагтаа ирж гинөө. Энийг асуугаад. Явахгүй миний хичээл дурсаг болоо хөөш. Би одоо хичээлтэй. Энэ бузрыг харуулж гэсэв. Хөөш дотор нь одоо энэ бас эсрэг байгаа хүмүүс байгаа гэсэн биз дээ. Байгаа. Тэр манайхануудаа одоо орилоод гараад ирэх уцтаач. Эргүү хулгайч нарт алцах хэрэгтэй байхгүй, тэмцэх хэрэгтэй байхгүй. За барилгын тусгай зөвшөөрлийг ерөнхийдөө зандчтраа. Батамгалан яг чадамжгүй хулгайч. Төрөөс мөнгө уддаг тороол. Тэг барилгын сайдууд тороол болцсон. Барилгын тусгай зөвшөөрлийг нь зарж байгаа. Энд Батамгалангийн оролцоо бас байгаа. Ойлгомжтой.
Хараа чаавас та чаавас. Өнөөдөр барилгын зөвлөх инженер, ерөнхий инженерийн шалгалтыг нэг авгаа нөхөр хоёр амбарт аваад сууж байгаа. Тэр хоёр одоо Бачааргалыг зөвлөх инженер болгоно. Нөгөө барилгын хөгжлийн төвийн трактор компани механик зөвлөх инженер болгоно харж байгаарай. Гоё шаан эднэр. Гоё шаан нэр шүү. За тэгээ одоо яасан? Барилгын компани тусгай зөвшөөрлийг зарж байна. Зар дээр явж идэх ч шүү дээ. Тэ. За амраа хоош яаж зэний болж байна? За одоо энэ амраа битээр эртний танил. Тэгээд намайг өнөөдөр лайвдад хүмүүст энд тусан барилгын бузар байна. Нөгөө авгаа нөхөр хоёр нөгөө барилгын ерөнхий инженерийн шалгалт авдаг шиг бузар энд байна гэсэн. Тэгээ бузрыг харуулчих гэсэн чинь бузрууд нь оруулахгүй байна. Яанта Монгол улс тампурсан шалаа. Зөвсөгнөд очиж цагаан ус ураад би ч цугаас цагаарч л да бодцол да. Нуугадах юм байхгүй зөө. За ой барилгын сайд Бадамглаа. Чи асуудал шийдэж чадахгүй байна. Зайлах хэрэгтэй. Ой, ерөнхий сайд Сандчтраа. Энэ барилгын асоц нэртэй эдэн улгачудаас тусгай зөвшөөрөл зардаг нь болов засгийн газар хойш та нар ажиллаа хэлдэг. Олигтой ажилтдаг. Цагдаа ирж байна. Амраа цагдаа ирж байна. За энэ дуудлага өгсөн. Энэ хүмүүс оруулахгүй. Тэгээ хөлхний ийм хуурал хийгээд төрийн байгууллагын одоо барилгын лицензийг энэ ч зараа сууж байна. 50 тусгай зөвшөөрөл үнгүй зарагдсан. Авилгын шинжээр. Би эдгээр гэж оруулахаар оруулахгүй. Та нар намайг хамгаалж оруулаад өг. Би оруулаад нэг яриа авчид гараа. Хөөе цагдаа нараа. Эдгээр намайг яах ирэх байхгүй. Цагдаа нар. Хөөе цагдаа нар. Эднийг харлаа та. Энийг хардаа цагдаа нараа. Цагдаа нүдээр та миний бид хүрх юм бэ? Энэ хараа цагдаа нэрцэн гэд чи зөрүүлэл нэг юм хэдэн бацаанууд оруулж ирэл эдэртээ зуралдуулаад орох гэсэн байхгүй. Жүжиг шахаад. Орооч. Энэ дотор хулгайч байгаа хөөш. Залингийн эргээр ял авсан ялтан байгаа ой. Хоёр цагдаа энэ оруулаад тааш би огшиг байхгүй. Би наа цагдаа тач уулдаг юм биш. Дуудлага өгсөн юм яа. Залингийн эргээр ял авсан ялтан наан чи тусаа шүр зараа сууж байна. Шууд зурд над өрөө хавир. Чи болооч яахын дөө. Арчаагүй бэ тоо хоёр хөөш. За метр 80 өндөртэй хамгаалагч ажил байна шүү. За энэ байна бас. Та нар ингээд насаараа ингээд үүдэн баггар хийж амьдрах уу? Бахан дөө. Ми эрдэм мэдлэг байна уу? Чи насаараа ингээд хамгаалагч хийж амьдрах уу? Яана. Хөл гар бүтэн ус учих байх юм. Насаар хамгаалагч хийхгүй мө. Тэгээ ууч олдоо чи. Насаараа ийм хүмүүсийн улам явна шүү дээ минь. Ингэж хамгаалж байгаагаа. Эдгээр гимдэргийн шийдэл үйлдэлгээд нахын дөө ой. Хулгайч нэрийг өгшүүлээд хамгаалаж шагаад ах юм. Өөрөөр хэлэх юм бол ингэж байгаа байхгүй юу? Үүдэндээ ийм нөхдүүдийг тавьж хагаад хулгай хийж байгаатай адилхан. Орон байрны хулгайч нар годомны үзүүрт хүн тавьж хагаад хулгай хийдэг штэ. Тэр энэ яг хамжигч болдгийг. Тэр шиг нэг хэдэн бацаанууд тавьж байгаа дотор хулгай хийж байна. Тусгай зөвшөөрөл зарж байна барилгын ой. Тамга тэмдгийн 8-aalц чинь ой. Яана. Тэгээ барилгын хэдэн гайгүй барилга барьдаг хариуцлагатай компаниудаас татаас аваад мөнгөний энэ ч зогч байна. Хусч байна. Ийм л болж штэ. 23 он тэр хараа тэр нөхөрөө. 23 он залингийн эргээр ял авсан ялтан барилгын хөгжлийн төвийн гүйцэтгэх захирлагдсан шааж байна. Хулгайч штэ ой. Наад чи хулгайч шүү. Наад чи 23 онд юугаар ял авсан гэсэн. За тэр нөхөр цагдаатай уулзж байна. Цагдаа наад чи 23 онд ял авсан ялтан ингээд олон нийтийн байгууллагаас заллиг өгч штэ. Занга зүйлсийн нэг соёлтой сарилсан нэг хэдэн хулгайч нар улсыг бол яаж дампууруулж байна. Хулгайч ихэр айгүй тийм одоо юу гэдгийг нэг ноорхоо хуцтай жоох үйл хөдлөх нөхөр байдаг гэж бодоод байгаа юм. Үгүй шүү дээ. Орчин үеийн хулгайч нар бол зангааг онж шаадсан гой джентльмен болцсон шүү дээ. Супер гарууд болцсон шүү дээ. Монголд хулгай төгөлдөр болцсон шүү дээ. Төгөлдөр шитсэн шүү дээ. Залилангууд бүр супер болцсон шүү дээ. Танигдгийн аргагүй шүү дээ. Улс төрчийн дүр чаадаг болцсон шүү дээ. Брэнд шаагаад бензин авчих шүү дээ. Залилангууд. Цагтаа ахын дөө. Наа саяны чи 23 он чугаас яд авсан улгаш наа чи барилгын тусгай зүйл зарж байна. Жамраа айшаа ор. Яасан? Хүмүүс дуудсан уу? Ха? За яа. Хана. Би цагтаа тавьчихсан.
За энэ жигүүр нь онгорхоо нэг нийш нэг ороод тийм үү? 이제 막 봐요. 다 Энэ жигүүр нийш онгорхоо юм шүү. 이제 봐요. Энийг байгуулах шүү. Ийш явах шүү. 좀 하나 보인다. 보인다. Яг олон нийтээс татаас авчаад энд танай байгууллага дотор хурал тэгээд жүжиг шаагаад байна л таханд ба. Тэ. Одоо ингээ оруулахгүй ингээ зогссон. Барилгад өнөөдөр 2000 хариуцлагатай тусгай зөвшөөрөлтөй компани байсан бол тусгай зөвшөөрлийг 5,000-аар нэмэгдүүлээд тэд нар нэхвчлэн залилангийн хариуцлагагүй компаниуд болж иргэдийг орон сууцны захиалга авч залилдаг болсон. Мөн үү? Тийм ээ? гэж ойлгож. За юм байна. Тэгээ цагдаа ирээд хулгайчийг яаж чадахгүй байгаа. Одоо чинь олон нийтийн газар хулгайч хулгай хийх гэж явж байвал цагдаа нар урьдчилан сэргийлэл аваа явдаг байхгүй юу? Хуулиараа тийм юм. Тэгээ энэ дотор ингээд залилангийн хэрэгээр залилангаар яашгүйгээр ял авсан болгаач одоо энэ дотор барилгаас шийдсэй гүйцэх захирлага дахиад залилыг сууж байна. Энэ дотор битүү залилан. Залилангийн баримт фактыг надаа энэ чигээ бариад над руу харуулах та. Харуулах та. Ишат хэлдэг юу гэж Утсыг олохоор хөрөх юм. За барилгын үндэсний асоциац төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлыг төр орлого гүйцэтгэж Энэкваторын байгууллагын үйл ажиллагаанд оронгоор нь эргүүлж байгууллагын дотоод бүтэц хүний нөөцийг үндэслэгүй өөрчлөлтүүд хийж нэг тусгай зөвшөөрлийн үйл ажиллагаанд хийсэн өөрчлөлт гэнэ Энэкваторын боловсрол заяа. Тусгай зөвшөөрлийг эрх мэдлийг өөрийн дураар хэрэгжүүлэх зорилгоор тус хэлцэд их хэмжээний халаас илгээ хийж байна. Үүнд тусгай зөвшөөрлийг хэлсэн ажилтан гантигмаг ажлаас нь халж өмнө нь өөрийн гарын доор хамтарч ажиллаж байсан бажгараа. Энийг авч. Энийг авч. Бингэрч. Энийг ав. Нөгөө гоё юм. Тусгай зөвшөөрлийг хэлсэн гантигмаг албан тушаалаас нь өөрчилж офисын менежер ажил шилжүүлсэн. Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг захим шинжилгээг хариуцж ажиллаж байсан мэдээлэл технологи ажилтан ган төвшинг мөн ажлаас нь халсан. Тусгай зөвшөөрлийн захим шинжилэл бүртгэл зовсон байдал орсноор алдаа их гарч гомдол их гарах болсон гэж байна. Тусгай зөвшөөрлийн үйл ажиллагааг бүрэн өөрийн хяналтанд авах зорилгоор тусгай зөвшөөрлийг хэлцсэн дарга үс хоёрыг ажлаас нь халж тус хэлтсийг өөрөө шууд удирдах болсон гэж байна. Тусгай зөвшөөрлийг хэлцсэн ахлах мэргэжилтэн төмрийг ажлаас нь халж оронд нь өөрийн дүү Анунг ахлахаар томилсон. Гэвч Анун нь барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл болон тусгай зөвшөөрлийн эрх зүйн талаар ямар нэгэн мэдлэг туршлагагүй утсан гүгэлтэй тусгай зөвшөөрлийг удирдах болсон гэж байна. За өмнө нь бусдад тусгай зөвшөөрөл гаргаж өгнө хэмээн мөнгө авсан гэх асуудалд нэр холбогдож байсан нэлээд хэдэн компани тусгай зөвшөөрлийг гаргаад өгнө хэмээн энэ барилгын үндэсний асоциац хэлтсээс болон ажилтнуудаас гуйдаг байсан хүн барилгын ажилтны тусгай зөвшөөрлийг атгах болов. Энэ барилгын үндэсний асоциац гуйдаг байсан гинэ тэгэнгүүтээ атгсан гинэ. Ашигтай гэхээр нь асгатгчиж нөгөө мөнгөний авч дамжуулдаг байсан юм байна. 2. Захиргаа санхүүдлэх өөрчлөлт гэж байна. Захиргаа санхүүгийн чиглэлээр мөн өмнө нь халаас илгээ хийсэн. Үүнд захиргаа хүний нөөцийн удирдлага ахлах ажилтан Бат Эрдэнэийг төслийн ажил шилжүүлж өмнө нь хамтран ажиллаж байсан хуульч их тулд захиргаа хүний нөөцийн ажлыг хариуцуулсан. Нягтлан бодогч гэрэлтийг дарамт шахалт үзүүлсээр ажлаас нь гаргаж оронд нь өөрийн талын нягтлан бодогчийг ажилд авсан гэж байна. Шинээр ажилд авсан нягтлан бодогч нь өөрийн 3 байгууллагад давхар ажилдаг бөгөөд 7 хоногт цөөн өдөр асоциацид ажилдаг тул санхүүгийн үйл ажиллагаа хэвийн явагдахад хүндрэлтэй нөхцөл байдал үүсэт байна. Өөрийн гарын дор нягтлан ажилуулах болсноор санхүүг өөрийн дураар зарцуулах болсон. 3. Хувийн харилцааны ашиг сонирхлын асуудал гэж байна. Энэкватор нь өөрийн нууц амраг намунтай хамтран асоциацийн үйл ажиллагаанд оролцож байна гэдэг. Надад бичгээр өснийг уншиж байгаа шүү заяа. За намун хатна байгууллагын удирдан нэмэгдэл цалин хангамж эдлэх болж жолоочтой болсон гэж байна. Хатна нь жолоочтой болсон гэж байна. Мөн Энэкватор нь гүйцэтгэх захирлын төр орлон гүйцэтгэгч албан тушаалтай боловч хэвлэл мэдээлэл олон нийт сошиал мэдээлэлд өөрийгөө гүйцэтгэх захирал хэмээн бичүүлдэг болсон гэж байна. Тусгай зөвшөөрлийн хэлцэст өөрийн саад болох ажилтнуудыг халж өөрийн хүмүүсийг байршуулан барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг
өөрийн дураар удирдах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Эквадор нь өмнө нь Монголын барилгын үндэсний асаас төрийн бус байгууллагад ажиллаж байхдаа тусгай зөвшөөрлийн асуудалтай холбогдуулан ашиг сонирхолтой зөрчилд нэр холбогдож ажилласаа халагдаж шүүгдэж байсан. Мөн бусдаас их хэмжээний мөнгө залж 2023 онд залхингийн эрхт холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байсан хүү юм аа гэж байна. Ийм нөхцөлд Монголын барилгын үндэсний асаас төрийн бус байгууллагыг удирдуулж байгаа нь барилгын байгууллагын нэр хүнд үйл ажиллагаанд ноцтой эрсдэл учруулад байна гэж байна. Ингээд надад бичиж өгсөн. Ийм бусрууд болоод байна. Харуулад өг гэсэн. Би уншиж байна. Бусрын барилгын үндэсний асаас төрийн бус байгууллага бүх гишүүд их хурлаан удирдах зөвлөлөөрөө шинээр сонгосон боловч хуучин ерөнхийлөгч Баяр сайхан Нэмэгбаатар нь өөрсдөд нь шинээр сонгогдсон хүмүүс таалагдаагүй гэсэн шалтгаанаар тамгаа өгөхгүй зугтаагаад байна гэж байна. Саяны Баяр сайхныг хэлж байна. Застын. Нэмэгбаатар нь өөрийн гүйцэтгэх захирал ингээ харуулж байгаа уншиж хөөш солиорч. Тийм. Нэмэгбаатар нь өөрийн гүйцэтгэх захирлаар томилсон хүн болох бат зүхийг хариуцагчаар татаж зохиомл хэрэг шүүхэд үүсгэн шүүхийн нэрээр шинэ удирдах зөвлөлийн үйл ажиллагааг явуулахгүй хориг саад хийж байна. Урд нь ажиллаж байгаа төөгцсөн залхингийн эргээр ял авсан хүнийг буцаан оруулж гүйцэтгэх захирлаар тавьж төрийн тусгай зөвшөөрлийг авилга авч олгож байгаа нь тухай сонсогдож байна. Тусгай зөвшөөрлийг замбраагүй олгож тусгай зөвшөөрлөлтөй цүнхний компаниуд хэд дахин ихссэн. Тусгай зөвшөөрлийг 8-аг барилга орон сууцчлалтын яам зарим хүмүүстэй хамтран хийдэг байж болчихгүй гэж байна. За ингээд энэ барилгын ассоциацийн удирдах зөвлөлөөс надад энийг бичиж өгснээ би уншлаа. Ийм бузар болсон. Тэр ануу гэж хатан хаав нь. Ануу хатан. Юу л намуу хатан билүү төрч. Намуу. Намуу хатан. Ануу хатан гэж байсан бол намуу хатан гэж хар. Бичиж өгснээр би уншсан заяа. За энэ заллингууд үтгэхгүй юм байна. Өө за хаш. За барилгын хөгжлийн төвний захирлаар трактор компани механик тавьсан Батамглан ассоциацийг бас өөрийнхөө иршээд оруулах гад бодлогдсон юм байна. Батамглан. Тий. За тэгээд дээрэс нь энэ барилгын зөвлөх инженер ерөнхий инженерийн шалгалтыг Афган нөхрээр амбарт аваад сууж байгаа. Монгол улсад ер нь болж байгаа бүтэж байгаа юм төвөө алгадаг. За өгшөө энэ хараа. Танаа нөгөө намайг ирээд лайвлдаг гэдэг одоо чамаг л би бодож ирж лайвлчих шүү дээ. Бас узрыг харуулъя гэдэг мөн үү? Нөхдүүд чимэг уншлаа шүү. За энэ худлаа үний юм байвал би хариуцлага өгөхгүй. Барилгын үндэсний ассоциац ийм муухай болсон. Бусад байгууллагуудын бол мэдэх юм алга байна. За энэ Тэгэхээр тайлбарч өгч чадахгүй ингээд зугтаа. За энэ бичиж өгсөн юм чи баталгаатай үз. баталгаатай. Бүгд үнэн биз? Та нар бичиж өгсөн тийм ээ? За энэ бусруудын ингээд ид болгоо харуулчлаа түр баяртай би явлаа. За өгшөө баярлалаа. Та нар тэгээ эндээ алдцаад орооч. Тэр том гомгаа аваач. Тэ. Баш Батамглаа бадаа ургаачаа. Барилгын тусгай зөвшөөрлийг өнөөдөр хойш юу яа? Яам өөрөө олго яамн дээр чи бас хийцгэн баахан гунгасан юмнууд байж байгаа шүү дээ. Би мэдэн шүү дээ. За энийг харуулаад лайв өндөрч. Баяртай. Би явлаа гिचэлэн цаг боллоо. Тэ. За ингээд энтэг бузрыг харуулчих. Барилгын бузар ингээд дэнтцэн. Хараа. Бузар нэнд ингээд бүгд нь байна. Бузрыг харуулаад лайв өндөрлөө түр баяртай.